За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хэвлээ мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэх сэдвээр ярилцсан. За өмнө би гадаадд сурах төлөвлөгөө гэсэн нэг блог нийтлэл оруулсан. Тэгээ тэрийг видео хэлбэрээр оруулаад санаа бодлоо нээлттэй хаваалцсан. Ер нь бол яг ингээд залуучууд маань гадаадд сурах сонирхолтой байна. За тэгээд мэрэгчлийн хувьд болохоор тэгээд тэр яран дээр нэг гол дурдсан санаа нь болохоор ер нь нөгөө 10 жилийн боловсрал ерхий боловсрал маань өөрөө ингээ биднийг ингээд урдаас өгсөн форматын дагуу одоо сурах арга барил хүчээр суулгаж байгаа. Тэгэнгүүт яг тэр форматаар 10 хэдэн жил явцсан нөхдүүд чинь яг төгсөөд яг юу хүсэж байгаагаа мэдэх. За тэгээд тэр нь ингээд ирээдүйд нь насан туршид нь хийх тийм мэрэгжил байх. Тэгээ ер нь тэрийг ингээд олж мэдэх нь өөр айгүй хүндрэлтэй. Дандаа ингээд бусад хүн зааварчилгаа өгөө чиглүүлэг өгч ийсэн нь гинт за одоо чи өөрөө амьдралаа мэдээд яв гингүүт айгүй хэцүү болчиход байгаа. Тэгээд тэр арга барилаар мэдээж явах нь одоо тодорхой хэмжээнд буруу байгаа учраас эртнээс ингээд өөрийгөө олж нээх аяллаа эхлүүлээч гэдэг юм өөрт нь болоод эцэг ихтэн үеийнхэнтэй ингээд зөвлөсөн. За өнөөдрийн ярианд юу ихийг зориод байна гэхээр ер нь ажил мэргэжил сурах чиглэлээ хэрхэн сонгуул зөв юм бэ гэдэг дээр өөрийнхөө санаа бодлыг хуваалцсан. Тэгээ миний хувьд бол өмнө ингээд Монголд, Хятад, Италид, ингээд Америкийн нэгдсэн улс оролцоод тэгээ олон залуучуудтай олцоод явж байх зүгээр яг сонирхлынхоо хувьар санаа бодлоо хуваалцъя. Тэгээ тодорхой мэдж байгаагийнх бас тодорхой төвшөнд хүрснийх бас санаа бодлоо хуваалцъя. Тэгээ хамгийн сүүлд нь бол зөв ер нь яг зүгээр зөндөө олон дүүтэй хүний хувьд санаа бодлоо ингээд тэг нийтлэл болоод видео бичлэгээр үлдээчихье. Тэгвэл дүү нартаа ч гэсэн зөвлөхөд бас тэр болон хажууд нь байгаад ээж чадахгүй. Тэгэхээр өөрийнхөө дүүдээ зөвлөж байгаа юм шигээр ингээд бичлэг болгоод үлдээчихье гэж хүссэн. За энэ түрүүнд би өөрөө бизнес удирдлага, бизнес менежментээр сурч төгссөн. Одоо ер нь бизнес менежмент маань одоо явж лаад хамгийн хэрэггүй мэргэжлүүдийн нэг болоод байна. Учир нь яагаад гэхээр энэ мэргэжил маань хитрхи ерөнхий гэдгээр юу хэлж ийм гэхээр энэ мэргэжлийг сураад одоо явж болох ч гэсэн энэс илүү нарийн мэргэжлээр сурах юм бол одоо стартапын жишээн дээр одоо олон өөр хүс жишээн дээр хүсэж байгаа зорилготой одоо зах зээлд илүү хурдтай танигдах, зах зээл байр сураа олох, магадгүй одоо илүү шинэ нээлт хийх. Одоо таны хувьд зорилго нь юу ах юм? Тэр зорилготой хүрэхэд нь одоо хитрхи ерөнхий учраас бас тэр болгонд зам чинь төртөлж чаддгүй гэсэн. Хэрэг болдгоо хэрэг болдог. Гэхдээ бас тодорхой кейсүүд дээр болвол бас ингээ өөр. За тэгээ стартапын жишээн дээр ярих юм бол Y Combinator гэдэг Америкийн нэгдсэн улсад одоо томоохон одоо стартапыг одоо бөөцөлдөг инкубатор байдаг. Тэгээд Y Combinator маань одоо юу гэж зөвлөдөг вэ гэхээр одоо орж иж байгаа стартапуудад юу гэж зөвлөдөг вэ гэхээр ерөөсөө л яг одоо хэрэглэгчдтэй өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэгч чинь одоо бүтээгдэхүүнээс хангалттай үнцийг олж авах тэр зүйлд анхаар гэж зөвлөдөг. Тэгээ энэ зураа юу гол санаа нь бол ер нь бол бүтээгдэхүүнээ зөв болгох дээрээ фокуслах юм бол менежментийг бол дараа нь хийж болно гэдэг юм зөвлөдөг. Тэгээ бүр энийг яг практик жишээн дээр авах юм бол 50 хүртэлх одоо ажиллах хэвтэй компани бол ямар нэгэн менежментгүй явж болно. Тэр дундаа одоо тэрийг зүгээр одоо байгууллагын тухайд удирдах байгаа эсвэл одоо тэр багийг ахалж байгаа менежерүүд руугаа репорт их мэдээлэл тайлгнах байдлаар явуулчих болно гэж харж байгаа. Тэгэхээр энэ өөрөө инкубатор маань одоо бидний хэлдгээр бол тэр $100 дээш үнэлгээтэй юникорнуудыг өчтөчнөөр нь гаргасан ийм том инкубатор. Тэгээд одоо 700 гаруй стартапын дүн дээр гаргасан судалгаан дээр ийм мэдээлэл хүргэж байна. За тэгвэл 50-аас дээш хүнтэй компаниуд дээр одоо энэ менежмент маань ажилтг юм уу гэвэл ажиллаж байна. Менежмент бол одоо сурах юм бас байна. Сурсан юм ингээд одоо юу гэдэг менежменттэй бүр бас нэг зөвлөдөг юм маань нэг тийм шинээр инновац гаргах хэрэггүй.
Одоо шинэ нөгөө Америкт англи хэлний нөгөө don't reinvent the wheel буюу одоо энийг хүнийг одоо байгууллагын шинээр одоо байгууллага шинээр бий болголоо, шинээр стартап хийлээ гэхэд залуучууд энийг аягүй гаргадаг. Бидний одоо миний өөрөө ч гэсэн гаргаж ирсэн юм нь бол за би одоо ийм байгууллагын ажилчтай иймэрхүү байдлаар мэдээлэл солилцоод явъя, төслөө ингэж удирдах ч гэдэг юм ингээд шинэ арга практик нэвтрүүлэх гэдэг. Гэтэл үүндээ бол тэр нь улам ойлгомжгүй байдлыг нэмэгдүүлдэг. Тэгэхээр одоо хамгийн тохиромжтой нь юу вэ гэхээр ерөөсөө л одоо уламжлалт байгаа менежментийн арга барилуудыг хэрэглээд явах. За тэгээд менежмент маань бол яхаа юм хэрэгтэй ийм зүйл юм байна. Тэгэхээр 50-аас дээш хүнтэй компаниуд дээр одоо нэгэнт хөлөө олцсон компаниуд дээр бол хэрэгтэй. Стартап дээр бол одоо амжилттай хүрээгүй байгаа компани дээр нэрийг одоо менеж хийх гэдэг бол одоо зах зээл нэлийн одоо байраа олоогүй байгаа компанид менеж хийх гэдэг бол ерөөсөө яг боломжтой гэхдээ шаардлагагүй зүйл оронд нь одоо ингээд бизнесээ скейл хийх, бизнесээ томруулах дээр илүү анхаарал зүгээр байдаг. За ярийнхаа гол санаа руу ороход за Монгол маань өөрөө ингээд нөгөө санхүү бизнес удирдлагын мэргэжлүүд айгүйх ингээд эрэлттэй хүн болгонд тэр чиглэл рүү зөвлөдөг болохоор энэ дээр айгаа фокус өгöd байгаа шүү. Тэгээд нэгт бол би өөрөө мэддэг туршдаг. Одоо туршлагатай яг өөрөө энэ чиглэлээр сурч төгссөн. Тэгээд энийг ингээд одоо бас про гэдгийг олж мэдчихээд байгаа учраас санаа бодлоо хуваалцаад байгаа. Тэгээд яг энэ компани кейс дээр хитрхи ингээд ерөнхий учраас за ингээд компани дээр хэрэгжүүлээд явлаа гэж үзэхэд цаашаа ингээ өсөж хөгжих тэгээд шинжилт тэр болгон хийгддэггүй. Яг ингээд нөгөө санхүү нэгтлэн бодохтой ижилхэн ерөөдөө одоо ингээд өмнө байсан арга практикууд олон жилийн өмнө хэрэгжилж ирсэн арга практикууд тодорхой баг зэрэг өөрчлөлт хийгээд тэгээ хэрэгжүүлээд явчихад ер нь бол тэгэл өдөртнө. Одоо монгол хэлэнд бид нар мэддэг ш нөгөө Чингис хааны аргын систем ч гэдэг юм уу. Тэр хэдэн зуун жилийн өмнө нэгдсэн юм л одоо бид нар ингээл одоо ч гэсэн зөв юм шиг ингээ нэг тийм зөв буруу зарим юм ингээд ялгахад айгу хэцүү тийм. Тэгээ одоо юу гэдэг хүн болгон өөрийнхөө арга барилаар одоо юу гэдэг бизнес менежмент сураагүй хүн ч гэсэн өнөөдөр ингээ бизнес нэг хийгээ явцсан. Тэгээд нэг тодорхой одоо юу гэдэг одоо өөрийнхөө хүслээрээ явхад тодорхой хэмжээний ингээ дахид дэвшлэг гаргаад явах боломжтой ийм чиглэл байна. Тэгээ энэ нь болохоор ингээ аажмаар одоо энэ бизнес менежментийг ингээ дэлхийн одоо өрсөлдөөний дэлхийн одоо боловсролын зах зээл, за ажлын зах зээл дээр энэ төслийн менежмент за төслийн менежмент бизнес удирдлагын бизнес менежмент одоо MBA-тэй гэдэг том мэргэжилтнүүд ингээд илүү одоо жоохон сонирхлын төвшнөөс баагаар сонирхолгүй болгож хараад байгаа. Тэгээд аажмаар одоо энэ чиглэлтэй хүмүүс ч гэсэн хуучин бол MBA томоохон ихтэй зургуул MBA төгсөөд одоо executive тий удирдах албан тушаалд очдөг байсан бол одоо энэ бол айгүй өөрчлөгдсөн. Бидний одоо олонний танил хамгийн том чигээр бол Elon Musk бол эзэж одоо MBA-тэй хүнийг зөв шууд компанийнхаа айлын компанийнхаа удирдлагаар бол тавихгүй. Одоо салбарын харин ч ингээд инженер техникийн мэдлэгтэй тийм хүмүүсийг бол салбарын мэдлэгтэй гүн гүнзгий мэдлэгтэй тэгээ илүү их ингээд нөгөө цаашаа ингээд санаа одоо манлайл үзүүлэх чадвартай тэгээ илүү бодиттой манлайл үзүүлэх чадвартай гэж хараад байгаа. Би бас тэрнтэй ч юм аажмаар ингээд санал нийлж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ маань ингээд аажмаар одоо ийм бусад салбаруудаа одоо хөөгдөж баригдаж эхэлж байна гэсэн үг. Тэгээд бас нэг аргумент нь юу гэхээр за окей ингээд хин нэг ингээд бизнес менежмент сурья, санхүү бүртгэл, нэгтлэн бод бүртгэлийг сурья гэхээр ингээд яаж заах арга практик нь аягүй ойлгомжтой болсон. Нэг хүн ирээл за би энэ компани тайлан гаргадаг болчмоор байна. Эсвэл би нэг өөрийнхөө компани удирддаг болчмоор байна гэх юм бол за эхлээд одоо эндээс нь эхэлнэ. За компани гэж юу юм гэдгээс нь эхлээл ингээд явчихдаг. Тэгэхээр энэ чиглэлээр сонирхож байгаа хүн энийг сурья гэсэн үнд бол заавал хэрэгтэй сургуулийн боловсрал 4 жил сурахгүйгээр 2 жил ингээд сурахгүйгээр тэр ингээд өөрөө биетэйгээ сураа явчих боломжтой. За тэгээ энэ маань ингээд дэс дараа нь ингээ ойлгомжтой
байна. Тэгэхээр одоо ингээд AI буюу одоо химэл оюун ухаан цаашаа ингээд энийг ингээд автоматжуулах бүрэн боломжтой болоод явж байна гэсэн. Тэгэхээр нэг талаасаа бол энэ ажил маань ингээд ажимдаа багасна. Тэгэхээр ийм багасж байгаа салбар руу яагаад одоо орно гэдэг ийм том аргумент ингээд бүхэлдээ ийм юм гэсэн. За хоёр дахь одоо миний яг гол том аргумент нь юу болж байгаа гэхээр за санийхтай нэг төгсгөл болоо бас нэг хэсэг марцсан байна. Яг хоо одоо за би ингээд бизнесийн менежмент дээр сураад төгссөн хүн. За тэнгүүд энэ дээр ингээд гол юм нь болохоор за уйдахгүйгээр хийж чадах зүйлээ илүү хүн үнцгийг л одоо сурахыг зөвлөд байгаа ихнийхээ зөвлөгөөр тэр нь одоо гол юм нь болохоор та өөрөө сонирхож буй учраас ингээд хэцүү зүйлийг ч гэсэн торлоход авч ингээд дуртай зүйл учир цаг үеэсээ хоцорлого ингээд салбарынхантайгаа хөлний хилээд алхаад идэв юм байна. Тэгэхээр энэ утгаараа бол одоо би шинэ төслийн бизнес менежмент гэдэг чиглэлээр сурч төгсөөд энэ маань ингээд ерөнхийдөө аажмаа ингээд одоо боломжууд нь хязгаарлагдж байгаа боловч би өөрөө одоо ингээд багахаас эхлүүлээд ингээд удирдан зохион байгуулах авьяастай байсан ингээд багахтаа одоо урлагийн үзлэг өөр бүс бүх юмнууд дээр одоо би итгэхийлээд тэрийг зохион байгуулад өөрөө ингээд санаачлаад урд нь гүйдэг байсан тийм хүн байгаа даа. Тэнгүүдээ өөрөө энэ дээр ингээд дур сонирхолтой учраас за ингээд цаг үетэй хөл нийлүүлэхэд одоо жишээ нь би бизнес менежмент, бизнес удирдлага гэдэг чиглэлээр төгсчөөд за нэгнээр ингээд компани байгуулах гэж үзээд бэлтгэл ингээд бас нэг тодорхой хэмжээний скил, ур чадвар ингээд дутаад ирэнгүүд энийг ингээд одоо шинэ арга практикуудын сураа цаашлаад одоо за орчин үед бол за яг ингээд бизнес менежментээр явахгүй юм байна. Илүү ингээд байгууллагууд маань ингээд хурдтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх байдлаа санхүү мөнгө хэмнээд илүү их ингээд одоо өрсөлдөөний чадхыг олж авч байгаа юм би одоо илүү төслийн менежмент гэдэг имийг сонирхоод ингээд сурцсан байх шин. Тэгэхээр нөгөө өөрөө тухайн хүн маань одоо сонирхож байгаа учраас илүү их юм хийх сольж байгаа юм байна. Тэгэхээр миний одоо эхлээ зөвлөж байгаа зөвлөгөө бол өсөө одоо өөрийнхөө уйдахгүйгээр хийж чадах зүйлийг л одоо зүйлээр л одоо их сургууль сурах юм бол make sense. Одоо илүү утга учиртай. Тэрнээс биш зүгээр ингээд интернет орчинд одоо богино YouTube бичлэг үзэж юм эсвэл нэг сарын курс аваад ингээд сурч байгаа юм дээр битгий сураач. Тэр дундаа бол бизнес менежмент, санхүү менежмент, одоо санхүүгийн бусад бол одоо олон мэргэжлүүд ерөөсөө биш ээ гэж хэлж байгаа. За хоёр дахь миний одоо яг арга төвшүүлж байгаа санаа аргумент болохоор ерөнхийдөө одоо ийм маргаангүй салбаруудыг барьж авал айгүй зүг байгаад байна. Одоо улс төрч, эдийн засагч тэрийг яриаг ингээд телевиз радиоор ингээд сонсохоор ингээд бүгдөө л зүг байгаад идэг. Ингээд яг санаа яриаг нь сонсохоор үнэхээр үнэмшилтэй ярьж гин, тоо оромжтой ярьж гин. Тэгээ одоо гадаадд одоо хэрэгцсэн олон ингээд кейсүүдийг ингээд ярихаар нэрэл одоо энэ хүн яриад байгаа ингээд болох юм шиг. Тэгээ ингээд гол нь тэр усууд ингээд ярихаар өөр хоорондоо санаа нийлдэг. Ингээ бүх улс төрч ингээ өөртөөхөө айран ус үлдээд одоо айлнж зүг юм бол гээл. Тэгээ одоо бараг л хамгийн илүү одоо compelling гэх юм уу те илүү одоо ихтгэл үнэмшилтэй ярьж байгаа эсвэл сүүлдээ бүр хамгийн илүү худлаа ярьж байгаа юм уу өндөр дугаар ярьж байгаад ингээ бид нар илүү итгэх болсон. Тэгээ энэ мэргэжлүүдийн ингээд багаар ингээд ойлгоод жоохон энэ наа цантай ингээ болоод эхлэхээр ерөөсөө энэ одоо зарим мэргэжлүүд маань өөрөө одоо аль ч хөлбраар нь явсан тодорхой үр дүнд хүргэдэг юм байна. Нэг үгээр одоо энэ маань одоо гэдэг туйлын зөв арга зам байхгүй буюу одоо аль ч арга замаар нь явсан тодорхой үр дүнд хүргэдэг ийм ажил мэргэжил чиглэлүүд байна. Тэгэнгүүт яг өөрөөрийнхөөроо тайлбарлах өөрөөрийнхөөроо ингээд ярих нь зөв. Гэтэл одоо ингээд харьцуулаад үзэх юм бол одоо би шинэ борлуулалт дээр ажиллаж байсан. Тэгээ борлуулалт бол одоо чи заруул зарч чадна, зарахгүй бол зарч чаддаг. Одоо тэгэл яг тэр чинь одоо орлогоор чинь нотлогдоод ирнэ. Одоо яг үнэнд баригдах боломжтой гэх юм уу? Тэгээ шинжлэх ухаан, технологийн салбарууд бол ингээд одоо өөрийнхөө хаана явж байгаа мэдж байгаа мэдгүй байгаа ингээд дорхно шалах боломжтой. Тэгэхээр
Тэгэхээр иймэрхүү салбаруудыг ингээ хүн сонгоод яг ингээ бодит зах зээлтэй эсвэл бодит ингээ мэдлэгтэй өөрийнхөө одоо нөхцөл байдлыг ингээ дор нь шалгаад тэндээсээ ингээ үнэн бодиттой мэдээлэл аваад одоо фидбек аваад гэх юм уу те. Би ингээ борлуулалт хиймээр байна гэдэг нэг борлуулалтын компанид очиод үзсэн чинь за чи тэгвэл энийг зарах гээд үзье гэдэг. Энийг чи одоо ингээ өмнөх улсууд чинь иймэрхүү төвшөнд зарж байна гэдэг. Тодорхой хугацааны дараа мэдээж ингээ үзсэн чинь үнэхээр болохгүй бол одоо би борлуулалт хийж чадахгүй байна л гэдэг өөрийгөө мэдээж. Гэхдээ тэр нэг 3 сарын дотор ч юм уу би ингээ мэдчих байхгүй. Нөгөө эдийн засагч улс төрчтэй болох чинь би чи ингээ янз бүрээр тайлбарлаад ингээ яваад хахад би тэр юмээр карьерээ хийгээ явцсан ч магадгүй. Тэгээ амьдралынхаа төгсгөлд наваа за би бас ингээ буруу дамгаалаа авчижээ. Энэ дээр бол нэг улс төрч одоо эдийн засгчдыг буруу шааж байгаа юм биш. Гэхдээ одоо энэ мэргэжил маань өөрөө одоо туйлын үнэн байхгүй юм салбарууд бас айгуу уус хууртай хандаад эсвэл одоо үнэхээр одоо харьцуулт хийх чадвар сайтай байж иж орох хэрэгтэй салбарууд байгаа. Тэгэхээр миний одоо тавьж байгаа юм болохоор тавьж байгаа санал бол илүү юм шинжлэх ухаан, технологи, одоо юм бодит үнэнтэй ойролцоо ийм мэдлэгүүдийг ингээд сурч эзэмших юм бол богино хугацаанд илүү их хэмиг мэдэж аваад алдаагаа урдан засаад тэгээ илүү ингээд зах зээлтэй бодит ингээд мэдээлэл аваад ах юм бол хүсэж байгаа үр дүндээ хурдан хүрэх юм байна гэж хараад байна. Тэгэхээр дээрэс нь энэ одоо ингээд яг ингээд бодоод үзэх юм бол яг энэ салбарууд маань илүү их одоо нөгөө хурдтай хөгжиж байгаа. Яагаад гэхээр одоо хүмүүс тэрийг хэрэгжүүлж үзээ болохгүй хурдан мэдэж аваад илүү их ингээд одоо ахиц ингээд энэ салбаруудад гараад байна. Тэгээд тэр хэрээрээ бол ингээд инновац, технологи шингэсэн бүтээгдэхүүн гараад байна. Тэгэхээр энэ нэг тийм одоо онцгой гойдтой биш. Гэхдээ яг үнэхээр ингээд миний амьдралыг өөрчилсөн одоо боломж болцоотой ийм салбарууд их гараад байна. Тэгэхээр энэ дээр анхаараач гэдэг. Тэгээ энэ нь болохоор одоо яг хэлэх гэдэг маань бидний нөгөө хүсэж байгаа хөгжлийг төвчилээд байгаа. За мэдээж ингээд юу гэдэг улс төр эдийн засаг энэ мэргэжлүүд маань бол одоо нэг үгээр бол одоо байгаа эдийн засгаа хэрхэн үр бүтээмжтэй байх вэ гэдэг юмыг ярьж байгаа. Мэдээж одоо Монгол улсын жишээнээр авах юм бол бид нар одоо байгаагаа зөв зөвтэй зарцуулахад Монгол улс бол харьцангуй ингээд энэ жилийн дараа бол тодорхой нөхцөл байдал хамаагүй дээр. Гэхдээ одоо шинжлэх ухааны технологи өөр бусад ийм салбарын одоо дээр хэрвээ одоо инновацлог шин одоо уран шингэсэн бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол борлуулж байгаа. Мэдээ борлуулалт дээр ингээд гаргаж чадах юм бол энэ салбарууд маань өөрөө одоо байгаа энэ одоо диалог гэдэг ирээдүйд одоо байгаа энэ нөөц боломжийг илүү нэмэгдүүлэх боломжтой юм салбарууд байна. Тэгэхээр энэ чиглэлээр нь бас бодож үзээрэй. Тэгээд ямар ч мэргэжил сонгосон бай. Илүү одоо үнэн бодиттой мэдээлэлтэй ойр. Тэгээд хитрхи юм одоо өргөн цар үртэй гэх нь хашийн хитрхи юм general ерөнхий юм салбаруудыг аль болох сонгохгүй байхыг зөвлөж байна. За тэгээд аль болох тийм дараалалтай ингээд шууд хүн заагаад өгчих боломжтой. Тэгээд тэрийгээ тийм байх юм бол одоо ингээд автоматчаад явчих явчихна. Тэгэхээр таны хэрэггүй болчихно гэсэн үг. Тэгэхээр тэрийг нь бас хараач. Тэгээд автоматчгонд бол ямар мэргэжил байх илүү бүтээч буюу креатив салбарууд байна. Тэгээд энэ креатив салбарууд дээр бол ерөөсөө одоо ингээд бодож сэтгэдэг юм ажлууд дээр тавар дуртай авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр өөдөхгүйгээр хийж чадах ерөнхийдөө ийм салбаруудыг сонгоод орох юм бол бусад хүмүүс ингээд хөндлөнгөөс харахад та нэг амар ингээд одоо хэцүү юм хийгээд байгаа юм шиг хэрнэ. Яг үүндээ та бол өөрийнхөө дуртай юм хийж байгаа ийм мэдрэмжтэйгээр ингээд одоо өрсөлдөөнийг юусэн мэдрэхгүйгээр ингээд ажирахгүйгээр ингээд гараад явчих болж байгаа. Тэгээд тийм зүйлүүд дээр их анхаараарай гэж хүсэж байна. Тэгээд одоо би танд амжилт хүсье. Миний өмнө бэлтгэсэн гадаадад сурах төлөвлөгөө гэдэг бас бичлэгийг олж үзээрэй. Тэн дээр одоо
хэрвээ сурахаар бол сурахгүй байж болох бас нэг кейс байгаа. Заавалчгүй одоо бакалаврт магистрт сурах шаардлагатай гэсэн үг шүү. Сурахгүйгээр хэрвээ одоо хийх юм мэдчихвэл сайн байна. Хэрвээ сурахаа шийдэх юм бол ямархуу байдлаар сурвал зүгээр вэ гэдгийг зүгсэн байгаа шүү. Найдамжлагдсан. Баярлалаа.